Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хүн бай орчин хичээлээ эхлэе. За, дэлгэцэнд анхаарлаа хандуулаарай хүүхдүүдээ. За, юу харагдаж байна уу хүүхдүүдээ? Өндөг. Өндгийг юунаас авдаг юм бэ? Зүйтэй. Дахиад өндгөлдөг. Тэр өндгийг бид хоол хүнсэндээ хэрэгэлдэг. Өндөг уур гихтэй учраас бидний эрүүл мэндэд их тустай байх нь. Тэгвэл сургачгийн хуудас 73-ийн зургийг ажиглая. За, зурагт ямар амьтад байна уу нэрлээрээ. За, өхөр, дахиа, зүгий, тэмээ. Зургийг ажиглаад амьтдын ашиг шимийн талаар ярилцаад тохируулан холбоорой гэж. За, тэгвэл эдгээр амьтдаас авч бид хэрэгэлдэг зүйлийг холбох нь байна. Үнэнээс бид юуг авч хэрэгэлдэг юм бол? Зүйтэй сүүг авч хэрэгэлдэг. Тэгвэл энэ хоёр зургийг холбож зурна. Харандаагаараа холбоорой хүүхдүүдээ. Дараа нь дахианаас юуг авч хэрэгэлдэг вүлээ? Сая ярьсан тийм ээ, өндөг. За, холбоо зуръя. Дахиа болон өндөгний зургийг балын харандаагаараа холбоо зураарай. Зүгийнөөс зүгийн балыг авч хэрэгэлдэг. Зүгий болон зүгийн балны зургийг харандаагаараа холбож зурна. Тэмээний ноосоор бид төрөл бүрийн ноосон хувцас үйлдвэрлэж хэрэгэлдэг байна. За, тэгвэл энэ хоёр зургийг холбоо зураарай. Малаас хүний авч хэрэгэлдэг зүйлүүдийг ашиг шим гэдэг байна. Ашиг шим гэдэг үгийн талаар бүгдээрээ мэдлээ те. Малаас авч хэрэгжилж байгаа зүйлүүдийг ашиг шим гэдэг байна. Тэгвэл энэ малаас ашиг шимийг нь авч хэрэглэхийн тулд хүн амьтан ба малыг тижээж гэршүүлдэг. Тижээж гэршүүлж малладаг. Эдгээр амьтдыг тижээвэр амьтад гэдэг байна. Өнөөдөр бидний үзэх сэдэв тижээвэр амьтад. Бүгдээрээ сэдвийн нэрээ бичиж дэвтэртээ бичээрэй. Тижээвэр амьтад. Жи үсэг үзээгөө байгаад бол тижээвэр гэдэг үгээ. За, зураасаар тэмдэглэе. Тэгээд амьтад гэдэг нэрээ авчирай. Тижээвэр амьтад. За, тэгвэл сая бидний ярилцсан холбож зурсан зурагт ямар амьтад байлаа? Дахиа, зүгий, тэмээ, өхөр байсан. Мөн өөр ямар амьтад байд юм бол багш нь тижээвэр амьтдыг харуулсан нэгэн бичлэгийг үзүүлье. Ямар амьтад байна уу? Эргцүүлэн бодож үзээрэй. Бичлэгт ямар амьтад байлаа? За, 5 хошуу мал байсан. Тэгвэл багш нь 5 хошуу малыг. Өөр ямар амьтад байлаа? Дахиа, зүгий, гахай, нохой, тот, загас. Тэгвэл эдгээр амьтдыг тижээвэр амьтад гэдэг юм байна.
Нэрийг нь анхааралтай дахин нэг удаа бүгдээрээ уншия. 5 гашуумал нэрлэе бүгдээрээ. Хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ, мөн дахиа, зүгий, гахай, нохой, тот, загас гэх мэтлэн олон амьтад байдаг. Эдгээр амьтдын ашиг шимийг нь авч хэрэгэлдэг. Ингэж ашиг шимийг нь авч хэрэглэхийн тулд хүн амьтдыг гэршүүлж малладаг байна. За тэгвэл тэжээвэр амьтдаас гадна мөн зэрлэг амьтад гэж байдаг. За тэгвэл зэрлэг амьтдад ямар амьтад ордог юм бол? За зургийг харъя бүгдээрээ. За ямар амьтан бэ? Чон, үнэг, хулан, ирвэс, хэрэм, янгэр, баавгай, буга, тарваг гэх мэтлэн олон зэрлэг амьтад байдаг. За тэгвэл зэрлэг амьтад хаана амьдардаг юм бол? Тэд өөрсдөө үүрээ бэлдэж мөн өөрсдөө үр төлөө өсгдөг. Хоол тэжээлээ өөрсдөө олж иддэг. Эдгээр амьтдыг зэрлэг амьтад гэнэ. Харин тэжээмэл амьтдын орон байр үүрийг нь хүмүүс бэлтгэдэг. Мөн ашиг шимийг нь авч хүртдэг. Ашиг шим гэдэг талаар бүгдээрээ дахин ярилцъя. Өмнө бид сургачдаар ажилласан. За тэгвэл эдгээр амьтдаас юуг нь авч ашигладаг юм бол? За 5 гашуумлаас сүү. Сүүг авч хэрэгэлдэг. Сүүгээр юу хийдэг лээ хүүхдүүдээ? Айраг, тараг, ааруул, бяслаг, өрөм гэх мэт олон цагаан эдээ боловсруулж хүнсэндээ хэрэгэлдэг. Дэлгэцэнд анхаарлаа хандуулъя. За малаас авч ашигладаг сүүгээр хийдэг бүтээгдэхүүнүүд байна. За нэрлэлээрээ юу байна вэ? Сүүгээр хийдэг бяслаг, зайрмаг, аарц, зэргийн зураг харагдаж байна. Өөр юуг нь авч хэрэгэлдэг вүлээ? 5 гашуумалаас ноос ноолуурыг нь авч хэрэгэлдэг. Мөн ноос ноолуураар хийсэн бүтээгдэхүүнүүд харагдаж байна. Ноосоор утас ээрдэг байх нь ээрсэн утсаараа төрөл бүрийн сүлжмэл хувцсуудыг хийдэг байх нь. За өмд, цамц, за гадуур хүрм, оймс, цамц, пальто, оймс, малгай, бэлий, эсгий гутал, хивс, хүнжил зэрэг бүтээгдэхүүнүүдийг юунаас авч хэрэгэлдэг байх нь вэ? Ноосыг боловсруулж бид үйлдвэрлэж хэрэгэлдэг байна. Арьс ширийг нь авч ашигладаг. Мөн аргал түлш бас авч ашигладаг байна. Арьс ширээр төрөл бүрийн гутлууд, цүнх, төрөвч гэх мэтлэн олон бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж хэрэгэлдэг. За 5 гашуумалаас мөн бусад амьтдаас ч гэсэн ашиг шимийг нь авч хэрэгэлдэг. Дахианаас өндгийг нь авч хэрэгэлдэг. Зөгийнөөс зөгийн бал хэрэгэлдэг. За нохой, тот, загас гэх зэрэг амьтдаас ямар ашиг шим авдаг юм бол? Бодороо эргцүүлж бодороо хүүхдүүдээ. За эдгээр амьтад нь гэр бүлийн нэг гишүүн болдог. Мөн гэр бүлд инээд хөр авчирдаг байна. Сургачгийн хуудас 74-ийн дасгал 1-ийн зургийг ажиглаараа хүүхдүүдээ. Аквариумд байгаа загсыг удаан харахад
ядаргаа тайлагддаг гин. Бас хөдөлгөөн бүрийг нь ажиглавал нүдний тасгал хийсэн болдог гин шүү. Эдгээр амьтдыг тэжээж хүүхдүүд та бүхэн амьтныг хайрлах сэтгэлтэй болдог баг. Тэжээвэр амьтдын орон байр өөрийг нь бэлтэж өгдөг. Тэгвэл ийм их ашиг шимээ өгдөг тэжээвэр амьтдаа бид хэрхэн хайрлан хамгаалах вэ? За, дэлгэцэнд анхаарлаа хандуулъя. За, дахианы зурганы дор юу харагдаж байна? Зүйтэй дахианы үүр мөн нохой үүрэндээ хэвтэж харагдаж байна. Тод торондоо байна. Загас шилэн хоргонд. Загас аквариумд. За, гахааны үүрэнд байна үр төлтөөгөө. Тэгвэл бид эдгээр амьтдад яах ёстой вэ? Үүрийг нь бэлтэж өгөх хэрэгтэй. Орон байр буюу үүрийг нь бэлтэж өгөх хэрэгтэй. Үүрийг нь мөн тогтмол цэвэрлэж авах хэрэгтэй. Загасныхаа шилэн хоргоны буюу аквариумынх нь усыг солих хэрэгтэй. Эдгээр амьтад хоол тижил идэх болов? Мэдээж тийм болохоор хоол тэжээлийг нь бэлтэж өгөх хэрэгтэй. Эрүүл ах үүднээс тогтмол усанд оруулах хэрэгтэй. Амьтны эмчит үзүүлж зөвлөгөө авч явах нь хэрэгтэй. За, дараагийн зургийг харъя. За, муур үүрэндээ байна. Мөн яст мэлхий бас шилэн хоргонд байна. За, дараагийн зургийг харъя. Үйтэнгийн найзууд нь тэжээвэр амьтадтай хамт ахуулсан зургууд нь байна. За, мөнх хоёр, сурагч мөнх хоёр. За, хөдөө очиод морь унж байгаа зураг ахуулжээ. Оргилмаа яст мэлхий тэрсэн харагдана. Их зэя. Хөөхөн хурхтай амт зураг авахулсан байх юм. За, анар унаг унж байгаа зураг. Эдгээр хүүхдүүд амьтдад хайртай болов? Тэгэлгүй яах вэ? Эдгээр амьтдад их хайртай байх. Тэжээвэр амьтдаа бид ашиг шимийг нь авч хэрэгэлдэг, мөн гэртээ тэжээж малладаг. Тэгэхдээ хайрлах, хамгаалах хэрэгтэй. Бид өнөөдрийн хичээлээр тэжээвэр амьтдад ямар амьтад ордог юм бэ? Тэдний ашиг шим нь юу байдаг юм бэ? Яаж хайрлан хамгаалдаг юм бэ гэдэг талаар үзлээ. Мөн тэжээвэр амьтдаас гадна зэрлэг амьтад байдаг. За, тэгвэл одоо дэвтэртээ бүгдээрээ тэжээвэр амьтдынхаа нэрийг бичье. Тэжээвэр амьтад гэж сэдвээ бичсэн байна. Тэгвэл таван хшуумал, дахиа, зүгий. За, зүгий гэдэг үгэнд з авиусдаг орж байгаа. Энэ гүйвлэгчээ бид үзээгүй байгаа. Тэгвэл энэ зүгий гэдэг үгээ тавчаар хялбараар зурж болно. За, багш нь зурж үзүүлье. Ингээд дэвтэртэй хялбараар зурчиж болно. Гахай, нохой, тот, загас мөн үзээгүй авиа өсөг байна. Тэгвэл мөн бүгдээрээ хялбараар зуръя. Тэжээвэр амьтдынхаа нэрийг дэвтэртээ цэвэр нэмбай бичээд аваарай хүүхдүүдээ. За, тэжээвэр амьтдынхаа нэрийг дэвтэртээ цэвэр сайхан бичсэн байх. Мөн зэрлэг амьтад гэж байдаг гэсэн зэрлэг амьтдын зургийг мөн харж ярилцсан байгаа. Тэгвэл бүгдээрээ нэгэн тоглоом тоглоё. Хөлөгт тоглоом. За, амьтад гэсэн нэртэй хөлөгт тоглоом тоглоё.
За хэрхэн тоглох вэ? Багш нь эхлээд шоо орхино. Шоон дээр хэд гэсэн тоо гарах уу? Тэр тоогоор гараанаас нүүн. Хэрвээ 1 гэсэн тоо гарвал гараанаас 1 гэд энэ зурган дээр ирнэ. Хэрвээ шоо ороход 2 гэсэн тоо буувал 1, 2 гэд энэ зурган дээр ирнэ. 3 гэсэн тоо буувал гараанаас 3 тол 1, 2, 3 гэд энэ зурган дээр хэлнэ. Тэгээд цааш үргэлжлүүлээ явна. Зөвхөн эхлэхдээ шоогоо орхиод цааш өөрсдөө зургаа ажиглаж агаад 1 юм уу 2 нүүдэл явна. За яах вэ гэхлээр хэрвээ зэрлэг амьтдын зураг байвал 1-ээр нүүн. Тижээмэл амьтдын зураг байвал 2-оор нүүн. Тэгэхээр хүүхдүүд маань тоглоомыг тоглож явах явцдаа зэрлэг ба тижээмэл амьтдаа ялгаж нэрлэх дасгал хийх. За багш нь шоогоо орхиё. Хэд гэдэг тоо бух нь. За 1 гэсэн тоо бүрч. За тэгвэл тоглоомоо эхлэхдээ бид гараанаас 1 нүүдэл явна. За юуны зураг байна уу? Чон зэрлэг амьтан билүү? Тижээмэл амьтан билүү? Зэрлэг амьтан. Тэгвэл зэрлэг амьтны зурган дээр ирсэн чинь хэд нүхэлээ? 1 нүүн. 1 нүүлээ. Юуны зураг вэ? Муур. Муур тижээмэл амьтан уу? Зэрлэг амьтан уу? За муурыг тижээх тохиолдол байдаг те. Зарим айл муур тижэж байдаг. Тэгвэл тижээмэл амьтан тижээж болдог. Тэгвэл муурыг тижээдэг байна. Муур тижээмэл амьтан чинь 2 нүүн. 1, 2 нүүлээ. Сумын дагуу нүгэд байгаа. Юу байна вэ? Баавгаан зураг байна. Баавгай зэрлэг амьтан юм уу? Тижээмэл амьтан юм уу? Зэрлэг амьтан. Тэгвэл 1 нүүн. Ямаа тижээмэл амьтан 2 нүүн. 1, 2 нэрлээрээ хүүхдүүдээ зүйтэй гүлэг байна. Нохоог тижээдэг. Тэгвэл 2 нүүн тижээвэр амьтан 1, 2. За өмнөгөн дээр ирлээ. Зэрлэг амьтан уу тижээмэл амьтан уу? Нэрлээрээ зүйтэй зэрлэг амьтан. Тэгвэл 1 нүүлээ. Юуны зураг байна уу? Ихсэн хонь. Ямар амьтан бэ? 5 хошуу малын 1 буюу тижээвэр амьтан. Тэгвэл 2 нүүн. 1, 2. Барианд ирлээ. Тоглоомоо сайн тоглож дуусглаа. Гэрийн даалгаврыг найзууд нь хайртай амьтантай хамт зураг авахулжээ. Чи хайртай амьтнаа нэрлэж өчээд зургийг нь зураарай. 2. Аав, ээж, гэр бүлийнхэндээ тижээвэр амьтны ашиг шимийг мөн яаж хайрлан хамгаалах тухай ярьж өгөөрэй. Хичээлдээ идэвхтэйсэн оролцсон хүүхдүүдэд баярлалаа.